удмын зааварчилгаан дээр болохоор нэг талаасаа бас залхуурдаг. Тэгээ инженерүүд гэх юм. Нэг талаасаа яг хэний хийх ажил юм бэ гэдэг нэг асуудал байгаа. Гарын үсгийг зурулах хэрэгтэй ш, зааварчилгаагаа өгөх хэрэгтэй. Яг энийг хэн хийгээд гарын үсгийг зурулсан байх хэрэгтэй юм. Зураагүй ажилчид бас яах хэрэгтэй. Ингээд ажилчин дээр ч гэсэн бас хариуцлага ярихгүй болохгүй ш, нэг талаасаа тий. За тэнгуут л нөгөө айдас үүдэг те. Чи ихтэй би ихтэй гэж байгаа. За хаби ажилт ихтэй, инженер ихтэй. Энэ гарын үсгийг зуруулаагүйгээс болоод осол болох юм бол хэн хариуцлага хүлээх юм? Бүр цаашлаад ярих юм бол хэн шоронд явах юм бэ гэдэг асуудал. Энээс л бас арьсаа хамгаалж байгаа нэг талын ч юм байгаа. А гэхдээ эцээцэд бол зааварчилгаагаа аваа, зааварчилгааны дагуу явуулаад аюул ослоггүй л ажилламаар нь шүү дээ тий. Энэ тал дээр та. Өдөр тутмын ажлыг бол талбай инженер яагаад гэвэл тэр хүн чинь ажиллаа мэдж байгаа шүү дээ. Одоо чи чинь зам гэхэд өнөөдөр зам дээр бичүүлсэн суур дэвсэлтийн ажлыг хийнэ. Танай баг дээр тим хүн байгаа, тим эрсдлүүд байгаа. Тэ ингэж хийнэ гэд явчихж байгаа. Ерөнхий гол ойлголт нь гэх юм бол ер нь халамжлан хүмүүжүүлэгч буюу чиглүүлэгч хүн инженер маш чухал. Захирал хүн бол бодлогын хүрээнд